Эмч нар ажил хаях гэж байгаа энэ үед томоо төс өвчин улсын хэмжээнд алга цог төгдөлттэй байна. За тухайлбал сонгон хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг 140 ортой, томоо төс өвчлөл нэмэгдснээр 35 орыг доторын тасагт нэмэгдэлтээр дэлгэжээ. Гэвч хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн тоо 210-д хүрч коридорт ор засаж ханиадтай хүүхдүүд авч байгаа юм. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 90% нь томоо төс өвчнөөр эмнэлэгт ханджээ. За үзэгчдээ бид сонгон хайрхан нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгаас мэдээлэл хүргэж байна. Таны харж байгаачлан энэ өрөө бол 6 ортой өрөө. Гэвч одоо хүрэлцээгүйгээс өвчтөн хүлээж авч чадахгүй байгаагаас орны тоог нэгээр нэмж 7 олгосон байгаа дүр зургийг та бүхэн харж байна. Үүнээс гадна одоо хүүхдүүдийг бүрэн авахын тулд коридорт ор дэлгэн одоо хүүхдүүдийг авч байгаа гэдгийг мөн хэлж байна. Коридорт 7-8 хандлаа. Тэгээд хүүхдүүдийн ханаа том ихтэй байгаад энэ хүмүүс чинь цуран хийхгүй шүнжэнгөөл тэр халуурсан бүлээрсэн тэр амьсгаадсан хүүхдүүдтэй зогсоо загвал нүч юмгүй хонжин л доо. Тэгэхэд ор хөрөлцгүйтэй биш хүүхдийн өвчлөл их байгаа байхгүй юу тий. Өрөөндөө долуулаа байгаа. Долуулаа гэдэг чинь 7 хүүхэд 7 эцэг байж гэсэн үг шүү дээ. Тэгээ өрөөний хангамж одоо ингээд тав харж байгаа гэдэг ингээд коридороор ингээд хүүхдүүд байгаад байна. Өчтөр оройр ихэд одоо шуурхай төвдөө ингээд хүмүүс ингээд айгуухаа чихэлсэн байгаад байна. 10 сарын 3-наас хойш ингээд өрхийн эмнэлэг 103 эмчилгээээс ороод бүр хатгаа болоод тэгээд сая хагасаа өдөр ирсэн. Тэгээд одоо 4 дахь 5 дахь хамаг руу ороод эмчилгээ хэлж байна. Хүүхдийн ер нь ханаа тамаа бол маш их дээдэлтэй, эрсдэлтэй байна. Бүх нь хүртээмжтэй биш байх гэж хэлмээр байна. Өнөөдөр хатгаатай тэмцэх олон улсын өдөр томоогийн дэгдэлт 1-2 дугаар сард оргил үедээ хүрч жилд 700 мянга орчим хүн томоогоор өвчлөдөг. Мөн 47 мянга орчим иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 40-оос 50 иргэн нас ордог гэсэн мэдээлэл байна. Тэгвэл эрүүл мэндийн сайд өнгөрсөн 10 дугаар сард энэ үйл томоогийн үед эмнэлгийн коридорт нэг ч хүүхэд хэвтүүлэхгүй гэсэн зорилго тавьсан хэмээн мэдэгдэж байсан. Энэ хүрээнд зорилцод бүлгийг томоогийн вакцинд бүрэн хамруулсан ч бодит байдал дээр томоогийн эд дэгдэлт эхлэегүй үед эмнэлэг коридортой хүүхдээ аваад эхэлжээ. Манайх одоо 7 хоног болгоноор одоо томоогийнхын мэдээг гаргаж ажиллаж байгаа. За өмнөх 7 хоногтой харьцуулах юм бол одоогийн байдлаар 0.8% одоо их өмнөх жилдээ харьцуулах юм бол 0 одоо 3 бол багч гэх юм уу та ер нь бол нэг 0.0-аас 0 гаруй хэлбэлцэлтэй байна. За өдөртөө бол нэг 140-оос нэг 160 хүүхэд бол яалт тасмасгаар өөрчлөлж байгаа. Үнээс бол нэг 40 хэвтээд одоо 100 гарна буцах зөвлөгөө аваад буцах зарчмаар ажиллаж байна. За шинж тэмдгийн хувьд гэх юм бол одоо яг томоогийн дэгдэлтийн үед гэх юм бол одоо өндөр халуурах. За тэгээд RS вирусын үед одоо хүүхд бачуурах ч гэдэг юм уу, шуугах ч гэдэг юм уу шинж тэмдгүүдтэй голд үзүүлж байгаа. Сонгон хайрхан нэгдсэн эмнэлгийн тухай томоогийн дэгдэлтийн оргил үед ор нэмж зохицуулт хийдэг. Хэрвээ энэ үед эмч нар ажил хаяхад хүрвэл нөхцөл байдал улам бүр хүндрэхээр байгаа юм а. Иймээс томоо төс өвчнөөс сэргийлэхийн тулд хүүхдээ олон нийтийн газар дагуулж явахгүй бах, амны хаалт зөвлөгөж хэвших, дархлааг дэмжих, ингэхдээ эм, витамин гэхээсээ илүү халуун хоол, аар цуулгаж байх хэрэгтэйг эмч зөвлөлөө.